Сүхбаатар аймгийн Баян-Дэлгэр суманд амьдардаг. Миний аавыг дэлхийд цэцэг намайг анх иргэдэг хүн байна. Би 2019 оноос эхлээл одоо ер нь энэ хурганы арьс үзүүрсгэн дээл эдрийг жинхэнэ Монгол уламжилт аргаар нь гарах юм сонирхол төрсөн байгаа. Тэгээ ер нь 19 онд хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас бүлэг болох тийм зохион байгуулалттай тийм сайхан ажил эрхлээд явж ирсэн. Тэгээд би тэрний нэгэнд нь Баян-Дэлгэр суманда юу яасан 5 бүлэг нэртэй бүлэг байгуулж ажилласан. Тэгээ 19 онд бол үйлдвэр кабинет дээр очиж байна. Нэг үйлдвэрийн аргаар гарах технологи суралцсан байгаа. Тэгээ явж ирж байгаад ер нь сум орондоо ер нь Монголынхоо өв соёл уламжлагдсан ирсэн дээлнийхээ утга учирыг ер нь нэг өв соёлоор дагна гэж одоо тэгээ ерөөсө шүүтэх арга руу орсон байна. Шүүтэх арга гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл ерөөсө танинд чинь байна. Маш олон одоо цагаан эдэгээр гаргаж байгаа шүүтэх арга би. Одоо тараг сүү, ямааны сүү тэр болгон дээр би ажиллаж байгаа. Ер нь бол анх нөгөө шүүтэх арга чинь болоод ирэхэд зарим нэг хүмүүсүүдийн дээлнээс нэгээ жоохон янз болгоны эвгүй үнэр, шүүний үнэр эдэр гарцаа хамар цоргсон үнэр мэнэр байгаад байдаг гэсэн баггүй юу. Тэгээ тэрийг ер нь л нэг энэ дээр л ажиллая. Ер нь л Монголынхоо өв соёл одоо хурган дээл, үзүүрсгэн дээлнийхээ утга учирыг л уламжилт аргаараа л гаргаж авах нь чухал юм байна гэх. Тэгээ би энэ Монгол уламжилт арга руу орсон байгаа. Тэгээ 19 онд бүлэг болж ажиллаад маш их тийм боломжууд манай суманд маш их нүдний өмнө бүх боломж байсан. Тэгээд ерөөсөө 2020 онд болоод ирэхээр хургандаа гэдэг аж ахуйн нэгж байгуулсан байгаа. Хургандааг би яаж байгуулсан бэ гэвэл ердөө л Монголын өв соёл одоо жинхэнэ хурганы арьсал энд байх хэвээр энэ малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн дүүрэн ашиглаж ашиг шимийг бид одоо юу яах хэвээр гэсэн үднээс ямар шимийн боцгүйгээр одоо ингээ гарах боломжийг мэдэрсэн хүний хувьд ингээд мэдэрч ажилласан байгаа. Мэдлэгээсээ илүү мэдрэмжээ илүү шаардаж ажилласны үр дүнд гаргаж явж байна. Миний уламжилт арга чинь болоод ирэхээр 4 сараас 10 сарын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сайхан зуны дэлгэр цагт ингээд сайхан нар маранд гадаа суучгаад наранд ингээд хүмүүстэйгээ хамтраа гадаа суучгаад хийдэг ажил байхгүй юу. Энэ машин дээр болоод ирэхээр ердөө 30% нь л машинаар бусд нь болоод ирэхээр ингээд дандаа гар ажиллагаатай бас маш их гар ажиллагаа гардаг байна. За ерөнхийдөө энд бол би ингээд миний ер нь ажлын байр байгаа. За тэгээд ингээд малчтаасаа арьс ширээ худалдаж авдаг, хурганы арьсыг худалдаж авдаг байгаа. Захиалга хийдэг байгаа. За тэгээ хурганы арьс худалдаж авсныхаа дараа нөгөө хурганыхаа арьс маш их ус ордог. Усныхаа асуудлыг бол би Баян-Дэлгэр сумынхаа юуны усны тэргээр усын зөөлөгч 3-4 тонн нэг авахтаа 3-4 тонн усаар авдаг. Энэ одоо ер нь улаан шүүсийн 24 цаг 48 цагаар авдаг байгаа. Тэгээд ер нь нэлээд сайн энэ нөгөө шинхэг шээр энэ эднэрийн бүгдийн сайн нөгөө дамжлагаар маш их ус ордог, маш сайн угааж гаад тэгээ хамгийн сүүлд нь ердөө энэ угаалгын машинд нэг жоохон бок бидизнаа жоох хийж байгаа тэгээ угаадаг байгаа. Тэгээд энэ сэгсрэгчэнд нь хийж гаргаад ингээ өлөгчтгий. За тэгээ өлгөөд энэ үсэн жоох ингээ сайхан хатаад ирэхээ алдаад нөгөө тараг сүү, ямааны сүү одоо ерөөсөө их сайхан юмд шүүтэх ёстой гэдээ ерөөс тэгж хийдэг байгаа. Тэгээд ер нь олон төрлөөр шүүдэж үтсэн байгаа би. Арьсаан болвол олон төрлөөр шүүдэж үзээд ерөнхийдөө ер нь одоо ямар чимийн боцгүйгээр л зөвхөн одоо энэ арьсыг энэ Монголын уламжлалт одоо шүүтэх эдэлэх аргыг бол одоо ингээд илүү сайн дэлгэрүүлж хөгжүүлэх ёстой юм байна гэсний үдэн дээрээс одоо ингээд ажиллаа хийгээ явж байна. Одоо тэгээ ингээд хатаад ирснийхэн дараа ингээд шүүндээ хийдэг байгаа бүр. Тэгээ би ер нь бол цагаан тараг сүү, ямааны сүү тэднийг гололдог баг. Шар сүүг нэг их гололдгоо. Ягаад гэвэл шар сүү чи маш их хурцсан үнэртэй болохоор нэг арьс марч ингээд жоохон хамар цоргсон үнэр мөнэр бас байгаад байдгийг. Тэр ер нь юунаас болоод байдгийн болоо гэдгсэн чи өрөөсө шар сүү мөр суугаа ихтүүлээд нөгөө шүүтэх арган дээрээ жоох алдаад байдаг болтой юм шиг санагдсан надад. Тэгээ би бол энийг бол ерөөсө 3 хонуулаад цагаан юунаас эдэнээс нь гаргацдаг байгаа. За тэгээ эдэнээс гаргаж ирсний дараа одоо юу яа 3 хонуулаа гаргаж ирээд одоо ингээ шүүлнэ. Ийм савуудаар одоо ингээ шүүлнэ. 50 100 ингээ 150-аар ингээ шүүдээд тэгээд юу яадгийг. Одоо ингээ энэ шүүтэй арьсаа энүүг ингээ хавтгай газар дэлгэн л дээ. Арьсуудаа ингэж тавьдаг байхгүй. Ингээ
бүтсэн арьсаа тавилаа шүү дээ. Чимнээ гар ажиллагаатай байхгүй. Энэний хон чанар нь илүү байхгүй. Хамаагүй л жинхэнэ Монгол арьсан гэж байна. Энэ ингээд одоо зүг машинд оруулчаа тэгээд энийг чиг халмын ингээс авдаг баг. Машинаа дэлгэжсэнийхэн дараа бид бүгд одоо эднэр одоо ингээд одоо энэ машин дэлгэчээд байна шүү дээ. Одоо энэ эднэр чинь бид нар ч одоо ингээд гадаа суучаад ингэдэг байхгүй. Сайхан юуг нь мэдэрч хэлдэг. Чигийг. Тэгээд байнгаар ихэнх нь ийм гар ажиллагаатай. Нөгөө Монгол уламжлалтай аргачин болоод тэгэхээр ингээд гараараа мэдэрч ингээд элддэг байхгүй гадаа суучаад ингээд. Тэгээ ингэж чигээ гаргадаг байх. Гараараа ингэж. Ингээд элдэж ирснийхэн дараа одоо тэгээд юу яадаг байх. Одоо тэгээд арьсаа сайхан одоо ингээд дөрвөлжилнэ. Нөгөө энэ дөрвөлжилнэ гэдэг чинь эмчлэн гэсэн үг. Энэ ингээд цуг савь нөгөө юунуудыг авчихж байгаа. Нөгөө сугуудын авангуудаа ингээд арьс ингээд оруулаад ингээд дэвтэрлээд ингээд ячдаг байхгүй. Ерөнхий үйл явц нь бол ингэж маш их ажиллагаа шаардсан ийм ажил байгаа. Тэгээ хамгийн гол нь цагаан эдэнд нөгөө гаргадаг нь юу юм бэхээр ерөөсөө энэ хөрс нь илүү байдаг. Тэгээд 10 сар гээд дуусчингууд одоо ингээд нөгөө дээлийнхаа захиалгуудыг авдаг байгаа. Хүмүүсээс хон захиалганы арьсыг авч хэлдэж өгдөг байгаа. Өөрөө ч авч хэлдэж ингэж боловсруулдаг байгаа. Тэгээ ер нь л одоо ингээд сум орон аймагтаа ер нь үзэсгэлэн худалдаануудаар одоо ингээд 20 гаруй үзэсгэлэн худалдаанд орчоод байгаа. Одоо Сүхбаатар аймгаас гараад Хэнтэн аймгийн бүсийн үзэсгэлэнд оролцдог болсон байгаа. Тэгээ цаашаа яваад 23, 24 онд амар байны үзэсгэлэнгүүд дээр сүүлийн 2 жил сууж байгаа. Дархан 89, бүтээч 89 гэдэг үзэсгэлэн худалдаанд бас оролцсон байгаа. Тэгээ ер нь бүх миний явсан үзэсгэлэн худалдаа 20 гаруй болчиход байна одоогийн байдлаар. Энэ сум орнд одоо ингээ ажлын байр нэмэгдүүлээд ажиллах боломжтой бай. Ер нь одоо ингээ өв соёлоо өөрсдөө ингэж хамгаалаад дараачихаа үед хүмүүстэй ингээ сайхан зааж сурах зорилгоор энийг мэдэрч ажиллахын төлөө одоо ингээ хичээж ажиллаж байгаа. За одоо ингээд элдсэн арьсаа ердөө одоо ингээд өөрснөө арьсаа элдчихээд одоо ингээд дээл говцоо оёхтой яг ингээд Монгол уламжлалт аргаараа ингээд цавь цугын авангуудаа ингээд дөрвөлжлөөд ингээд дээлээ ингээд захиалгын дагуу ингээд дээлээ хийдэг баг. Ингээд хурган дээлээ. Хүмүүс захиалган нэмэгдээд ирэхээр бас нэг хүмүүс дараа ойрхон зарим хүмүүс чинь нэг дээлээ хийж бас юу яахгүй. Энэжилж барих юуганаас сайн мэдэхгүй. Ер нь жоохон тийм байдгийн байлээ. Тэгээд ерөөсөө энэ нөгөө Улаанбаатар хотод очиж ингээд сайхан игнүүлээд үйлдвэр очиж одоо ингээд игнүүлж араа жоох ажиллаа хөнгөвчилж одоо ингээд хүмүүс түрхтэй ч амар ирдэг гадраа оёод дотроо бариад ингээд очихоор ингэж бас явж байгаа. Тэгээд одоо одоо энэгээр чинь хүүхдийн дээл. Энэ арьсны гол одоо утгачин бол одоо ингээд цагаан эдэнд гарч ямар ч хэмээн боцгүй гэдгээр хүний биед бол одоо маш сайн. Эрүүл мэндэд бол одоо хамгийн сайн. Ер нь одоо хурган дээл бол үе дамжигдэн одоо ингээд өмсдөг байгаа. Нэг хийлгчихсэн байхад бол энэ бол одоо ингээд хүүхдийн дээл. Тэр ишгнийх нь арьсаар мөн ингээд элдээд ингээд сайхан малчидад ингээд хүмүүст ингээд юу яхад ингээд хүрм
болчдөг. Тэгээд нөгөө малчин түмэнчим малчид болоод ирэхээр мөн ингээ арь ширээ авчирж өгдөг газартай байгаадаа бас их талархалтай байдаг. Дээрээс нь бас арьсаа ингэж энэ уламжилт аргаар элдүүлэх сонирхолтой хүмүүс маш их болж байгаа. Тэгээ би бол одоохондоо бол нөгөө ажлынхаа байрыг хараахан шийдэж чадаагүй л явна. Тэгээ болох байхаа л гэж удаа явж байгаа. Ингээ зүүлгээд ингээ төрөлөө сонирхолтой хүмүүс байдаг болохоор ингээд хэлгүүлэхт бас их сонирхолтой юм билгээ. Юу л юу хийж болно гэдэг. Арь ширээ одоо ингээд захиалагтай хурган дээдлийн захиалга авах юм бол хөвөрдлгөөн дээр бас хүн авчдаг байгаа. Ер нь бол ингээд хөөрхөн ажлын байрууд бий болоод байгаа байхгүй юу? Ер нь тэгээд нөгөө бие бол цагаан эдээгээр хийдэг нөгөө сүү тараг цагаан эдээ голжилдаг ямар ч хэмээн бод царуулдаг болохоор нэг айдыг нэг малчин айлыг сонгож нодон төрөө жилүүд нэг сүүгийг худалдаж авч яасан. Тэгэхэд яг сардаа нэг сая гараад хөргөний орлоготой тэр малчин их байж болчихлоо. Тэгэхээр маш их боломж байна. Манай сумд бол ер нь маш их боломж байна. За ингээ ер нь хийсэн бүтээсэн юм нөгөө чин сэтгэлээсээ ингээд хийж бүтээж байгаа юм болохоор ерөөсөө ингээ үзэсгэлэн худалдаагаар яваад бараа бүтээгдэхүүнүүд аваад явхад ерөөсөө хүмүүс маш их сонирхдаг. Энэ ерөөсөө нэг жинхэнэ Монгол арьс байна гэж хүмүүс маш их хүмүүсийн сэтгэлд аюул сайн нийцдэг байгаа. Тэгээд маш их урам зоригтой ингэж ажилдаг байгаа миний хувьд. Ер нь яагаад энэ хөдөө орон нутагт нэг арь ширний чиглэлээр яагаад нэг компани байж болохгүй? Би ер нь хургандаага ер нь Монголын өвс соёл уламжлагдсан ирсэн арьсан дээлүүдийн утга учирыг бүрэн бүтнээр нь авчирчдгийн төлөө би хургандааг бий болгосон байгаа.